Эрхэм хүнд үзэгчид та бүдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая. Гүндүүгээр нэвтрүүлгийнхээ шинэхэн дугаарыг та бүхэндээ өргөн барьж байна. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн хамарт Дундгов аймгийн Дэлгэр цогц сумын хэрэг төх Монгол улсын манлай харцаг лавг сүргэмгийн бүрвжөө морилон саатаад байна. За харцаг тарган давтаа сайхан аварж байна. Сайхан аварж байна. Та сайхан аварж байна уу? Сайхан. За сүргэмэл тарган сайхан аварвуу. Сайхан аварлоо. Утгаар нь ер нь аваржилт ямар хуу байна? Аваржилт тийм сайхан л байна да. Тэгээд одоо жоохон салхи тавиад нэг жоохон ногоо гараагүй л байх шиг байна. Тийм. Энэ жил ч одоо ер нь монголоор нь хаа газар жаахан хүндхөө өвөл болж бас хавартай одоо дөнгөж нэг солгоод нэг цаг тавирмаар айдж байна. Ерөнхийдөө нутгаараа давхиж яваа та шууд одоо нааш ирлээ гэж байна. Нутгийнхын ер нь ямар хуу байна? Малчин ард түмэн маань ер нь ямар шиг байна тийм ээ? За сайхан байна уу. Одоо тэгээд дулаарчаад одоо ямарсан нэг жоохон бороо орчвол тэгэл говчин дорн ногоо гараа штэ. Тэгэл янз юм болно доо. Ер нь одоо Дундгов аймгийн Дэлгэр цогц сум гэдэг Монгол бүхийн дэвжээнд бас нэгэн үе олон жил сайхан дуудулж барилдлаа. Төрж өссөн нутаг орныхон тухай, аав ээж удам судрынхаа тухай үзэгчдтэй маань сайхан хуваалцвал. За манайхан бол одоо Дэлгэр цогц сумд одоо эмээ өвөө хоёр тэр чигээрэл Дэлгэр цогтын хүмүүс манай ээж энд баг сургуульд одоо 8 төгсөлөө байсан. Ловсон гонорийнхан гэж одоо нутг шундаа бол одоо ургийн бичиг хөдөлтөд бол тэгж явдаг. Олуулаа бас 2-3 мянган хүн байх шиг байна. Айхтар бол байна тий. Тэгээ өвөө талаас бол их тийм одоо юу гэмд зөөвтөр тэр тэгэл тиймэрхүү л. Ер нь барилддаг цолтой молтой бүх улсууд байвуу таны удамд. Одоо манайхан чинь бүгдээрээ л жижиг төмөг бол барилдана л та. Тэгээд удамгаар бол бага. Одоо манай ээжийн 2 дүү бол хоёулаа сайхан барилддаг хүмүүс байгаа. Хүүхдийн барилдаанд одоо аймгийнхаа баяр наадамд 2 удаа үзүүлж исэн гэж байсан. Тэгэхээр одоо та нэлийн багасаа барилдсан байх нь бүхний секц дугууланд ер нь хаана явдаг байсан та? Тухайд чинь нэг тийм секс дугуулан гээд сүртэй юм хичээлдэг байсан. Манай аймаг чинь. Ер нь бас тэр үе жоохон бүх юм нэг уналтанд орцсон үе байсан гэж магадгүй л дээ. 8 9 10 дугаар ангид мал байнд нь хөөхт байхдаа манай найз одоо Бацгаа ингээд аймаг арслаа. Тэрний хүү дамдан битгэрл байна. Тэр бол малайз бас мал байндлага руу чирээд тэгэл өдөржингөө зөөчих чинь нөгөө 9 дугаар ангидаа ч юм ороод ирэхэд чинь үеийнхнээсээ өөр болцсон байт юм бил нэг мал зөөсөр гоод нагцах дурж чулам гээд ахигаа дагаал машинд бүхөрлдөх явахаар нь суучин тэгэл гутал мотлын нэг жоо хөл дөмтэй байсан юм би таарчдаг. Тэгээ хүмүүс нь нөө чинь хүүхдээ барилдаанд гутланд амтцсан хүүхдээ штэ гэл наваа. Хүмүүний гуталтай барилдаад байгаа тийм. Тэгэл сургуулийн яваа гээд нэгдүгээр сургуулийн яваа гээд жигэр наадан болоод тэрэнд нь одоо аймгийн засаг дарга мөнгөд төрүүлж би үзүүлж илээ. Тий. Тэгээ тэр одоо энэ аймгийн засаг дарга байгаа. Тийм. Тэгээд тэр нөгөө Япон байлаад баах Япон тийм нэг бал харандаа цаас дэвтэр мэвтэр гээд миний жилийн хэглийг баг тэгээ багш нар л тэгдэгс яасан гоё үзэг бол дэвтэртэй хичээлээ хичээл. Тий. Хичээлдээ хэрэг хөвгтэйсэн тэгээд хоо тэгээд нэг цаангөө нэгч муугүй тэгэл дунд. Ер нь хэдэн оны үеэс та чи яг хот руу анх орж ирж бэлтгэл хийсэн бэ? Би чинь улсын багш их сургуулийн Бинэмэр ангид орсон. За. Тэгээд манай багш нар чинь их сайн багш нар, давааж багш, далигч сэрэд одоо далигч давааж багш, одоо ардын багш, сэрэд багш. Одоо миний ном багш нар. Тийм.
Тэгээ багш нар маань их юм зааж өгсөн. Тэгээд би ч нэг секцэнд явахгүй ажил хийлээгээ явчихдаг. За загнуулах маягтай. 17-8-тай сумын зам болж үүсэн гэлөө. Тий. Анхны цул авсан наадам ерөн сонирн байдаг бахта одоо бодоход. Энэ сум дээр очичод мотоциклтэй атсан. Тэгээд одоо манай далигч болсон юм аа. Наастай хамт аав нь аймаг арслаа хүн байт. Тэгээд гамбургууд тэр үтер ангач сумдрач төрүүлж. Тэгтээ яг бас ингээд одоо манай сумын Зэмбэл Арслангийн дүүн Амгаланбаатар гэдэг манай аймгийн сумын бас хурлын дараа засаг байсан. Ах маань бас намайг нэг гаргаж өгсөн. Бас сумн дээр дэмжиж чи барилд ирээсэ гэдэг. Тий. Олон хүн дотроос тэгээ бараг тэгээд ах гаргаж өгөө үзүр дүрмэлсэн баг шүү. Тийм үү. Тий. Тааш тэг өглөө эрт гарсан юм уу? Шөнө гарсан юм уу? Эрт гараад. Эрт гэж 5 цагт зэрүүлүүд явсан чинь 8-д босоод 7 хагас гэж босоод нэг буужийн чи нааш гарчихгүй юм гэдэг. Тэрийг хамаагүй бас нэг юу чинь юу мэдчихлээс бас энэ истэ үсэхгүй мэн л гэж. Яг дондгоо ойрох юм да тий. Бас 300 шүү дээ. Хандгаатай жанчилаа гэж мэдхүүл байна да та нараа. Хордлого тусахад чинь хандгаа аварна. Хоол шингээхэд чинь хандгаа аварна. Ууланд авирахад чинь хандгаа эрдсийг чинь нөхөн. Ус яах вэ? Уугаа дуусна. Ундаа яах вэ? Амны чинь сангааг арилгадаггүй юм аа. Хандгаа тавьсан ч алдчихгүй. Хандгаатай жанчилаа гэдэг чинь энэтэй айсоо. Хүүстэр миний хандгаатай жанчилаа. Хандгаатай жанчилан аршаа. Онд одоо Дундгой аймгийнхаа баяр наадамд өс хөрөөдөө харцахтаа тухайн үед одоо 2 сумын зам тунж та аймгийн начин болж байсан. Би нэг тухайн үед нэг юм нэг тойргийн начимчлөө. За. Өвлөн энэ барилдаан болоод. Тэр тийм цол энэ 5-6 сардан жилүүнүүд юм зохиодог байсан. За. Тэрэнд нэг аим би тэрэнд дөрүүлээд аймаг начин болсон. За. Тий. Аймгийн авраг шалруулах. Тэгээд тэр нь одоо тэр ус надад их тухайн үед илүү нэг бүх дурлах асуудлыг илүү болгосон баг гэж бод. Тэгээд өсгөөдөө сайхан дунаад аймаг начин болсон. Тэр үед ер нь ямар хуу барилдаан болж исэн анх одоо аймгийн наадамч өвөрнө гэдэг чинь тухайн үедээ бол бас хүнд нэг ямаргуу даваал байсан бай таарах бах тийм ээ. Өвгөн сум руу явах гэжсэн. За. Тэгсэн чинь манай Баатар Сүх гээд далигч болсон бас нэг багш маань хүн болгоно хот нөгөө жигтэйхэн 80 жилийн ойг нэг улсын хэмжээнд нэг олон бүх барилдаа хотод ирж барилдсан шүү дээ. Тий. Тэгээ араа уурал эзгүүцэлж байхгүй. Тэгэл. Тэгж өрөлдөө цул авсан даа гэж. Яаж хийж ийсэн та? Шахад татаа гэвэл. Энэ шахад татааг ер нь хэдэн настай сурсан? Одоо хинээр заалгасан их бах уу? Энэ их соноо энэ их олон янз эдгийн дотроо. За. Тий. Өвдгөрөө дэглэж байгаа татна, тойрч татна, огцом татна, тэгээд бусгад татна. Одоо толгой мөргөж татна, жижигэн мөрөг татна.
бас нэг олонтой. Тэгээд яг ганцхан олонтой тэгээд олон сайхан хүмүүс тэгээд зуулж заасч ингүүл гэж одоо давтж байгаа л тэр нь хараалт төгс одоо авраг багш маань бол одоо энийг бол ингэж хийх нь илүү их үр дүнтэй гэдэг дээр бүр их зүүлж зааж байсан юм байна. Зассан. Тэр нь таны хамгийн сайн хийдэг хувилбар нь аль нь юм бэ? Тэгээ би энэ чинь бүхэнгийн хийж үзсэн дээ. Тэгээд ерөнхийдөө миний хувилбар бол тэр татаж дахимдах эргэх татаж одоо шахад татчаад өргөө гаргаж ирээ дахимдаж байгаа шүү дээ. Тэгээ би бас оюун болдод надад хайныг ингүүл яад ингэ барьцангон дээрээс яад ингэ би бас хэлж өгч байсан. Тий. Тийш өргөж одоо ажралыг өргөөд нэг гизээр ингэ өргөөд тогтоочдөг шүү дээ. Тэгээ буулгахтаа л ямарсан дахимдаж буулгахгүй л хүн чи хөл дээр бууж байгаа. Тий. Тий. Манай хоёрыг харцах чинь бол тэгээ татхад хоёр шуун дээр дараад эгмэр өнгөд үлэхэд бүр чэж өн дээр үл эргэчихэд идэв шүү дээ. Тэгэхээр бас нэлээ хамгаалт сайтай л гэсэн үг. Ер нь хамгаалт нь тиймэрхүү маягтай. Тий. Бэлтцэл ер нь хамгаалтаа сайн л бэлдэнэ л дээ. Яа дагаал ороод ирэх юм бол тэгэл дагаал доорно. Тий. Таныг одоо Монгол бүхийн дивижэнд олон жил амжилттай сайхан барилдаж төрийн наадамд 4 шүүгөөрөхөд одоо энэ олон сайхан багш нарын ач хавьяа бол их бий баг. Тэр дундаа одоо энэ Монгол улсын говьяа тамирчин Дархан аврах Сүхбат гэдэг хүний одоо өрөөрөөл тэр хүний одоо танд заасан зөвлөсөн зүйл бол бас үнэлж оршгүй их байна. Тийм оршгүй. Гэхдээ наран цэцэрлэлтэр наранхууд дарга хоёр тэгэл энэ одоо энийг бүх болгон одоо энд нэг жоохон юм зааж өгөө гэлтэйгээд. Тэгээд заалгуулаад тэгээд бэлтгэл тогтмолч одоо харж юм зааж их заасан юмээс орж байгаа бол тэгээд. Тэгээд таач бас энэ улсын наадамд ер нь аймгийн начин цолтой хэрэг барилдаж эхэлсэн юм билээ шүү дээ. 2002 оноос эхлээ барилдсан юм. Тийм 100 энд байж барилдчихдэг л хоёр давал. Тэгээ аймгийн начин болчиход одоо Арслан болъё гэж бодоод аймаг мөнгөргөө явдггүй байсан юм да. Их сони юм болсон юм. Би энэ Төвөнгөт барилдаад байжсэн чинь одоо бэмцэгт манай Бадмаа хатар жив одоо заалмааланд их сайн үзчихэж хотч барилдалтай гэдэг намайг би чинь 4-ийн даваанд гарч ирсэн зогсож байна. Тэгээд нөгөө нараа дарах чинь тэнд мөр үзэж яваа наран цэцэрлэл дарга маань. Бүрж аврагаас нөгөө өвөл нөгөө бэлтгэл хийсэн хүүхэд нь хайцсан чинь төхөө амар явцнаад юм гэсэн. Би чам улс төртүүлсэн ба. Нашанаавал ороод ирсэн тэгээд. Тэг Төвөнгөт барилдаж шууд таныг тэндээс аваад наашаа өрөөдөрч байгаа. Тий. Тэр наадмыг чи яах вэ? Орхиулчих юм. Тэгээд би нөгөө аймгийн начин мөнхтөр гээд дундгүй. Цагаан л гэрээ. За. Тэр намайг байхгүй одоо намайг аваа гэдэг надаас тэгээд тэр намайг аваад. Тэгээд дөрөвтүүлсэн цаач. Тийм үү. Тэгээд хүн заацсан. Чи зөв газар руу явж илээ наа гэж. Тэгээд одоо яг 2004 оны наадам бол та бол дуулиан тарьсан. Тэгвэл 2002 онд улсад анх барилдаад 3-ын даваанд төсгөө аваргаад амлуулаад одоо унжсэн юм л шүү дээ тийм ээ. Заан байхад нь тийм ээ. Тэгээд 2003 онд тэр жил дөрүүлсэн баг. Дөрүүлсэн баг. Тий 2002 онд одоо улсад анх төрүүлж байгаа. Тэгээд дараа нь 2003 онд болохоор дахиж барилдаа та чинь сумын үеэс чинь дунж исэн юм. Тий. Тэр бас начингуудад амлуулж ирэх хэрэг нэлээд доошсон 3-ын даван тий аманд очихгоо. Замброг доошсон. Тэгээд 2004 онд бол одоо харцаг цол хүртсэн. Тэгээд харцаг цол хүртдэг тэр наадамд бол одоо 2002-2003 оны төрийн наадмын төрөв бүх Арслан авраг цолуудыг ээлж дараалан автсан
Сая надад 2 удаа дараалан төрүүлсэн. Дахиад төрүүлэх боломжн дээрээ явж байгаа. Эдэр залуу авраг яг одоо өвдөг шороод бол 4-ийн 5 тийм ээ. Тэгээ цаашаага одоо сайхан барилдад 5 6-аад авч харцаг цол хүртсэн байдаг. Хойд ч одоо 2-ын доонд улсын нэс Батамгалаа хатаал таарч. Зоох нэ. Тэ. 3-ын доонд Баямг чи. Аль баям увсын баям гэж. 4-ийн 5 дээр очиод аврагтаа нугарчхад одоо мэдээж ихийг тэгээд таны нутгийн ах нар байна. Тэгээд авраг огш чинь байна. Зааж зөвлөх хэлж ярьсан зүйлүүд одоо юу вэ тийм ээ? Яаж барилдаараа гэж гаргаж ийсэн. Би урд нь аманд нь заалны барилдаанд бас 4 онолтор чинь хэдэд таарсан. Сноо болж игэл 3 даваад 4 онолтор гарчаад мэдээж авраг гарслангуудын онолт юу амд гарна шүү дээ. Тэгээд тэр жил 2004 он ч хамгийн анхны онолт байхгүй. Тэгээ нөө өвөл зааланд басныхаас туршижсэн баг тэр. Тэрээр бас нэг тиймэрхүү би нэг бөхөргөнд авраг өсгөө аврагыг хутгаж яваад бас нэг болоогүй маа нэг. Тэгээд тухайд ингээ барилдууд болох юм мэдгүй авраг өгс сүхд аврагаас л асууна. Дагуулж гуйдаад байгаас чи дэрэн дээр нь яаж бодож байна гэл. Мэдхгүй байна. Тийм мөррүүний та яг дагуулж гуйдшоо талынх нь хөрөн гараа ингээд ордон гэл. Тэгээд юм жаа саалгаж ирсэн. Тий. Тэгээ аврагтайгаа ус сайхан барилдаад дан давхар золгоон дээр тэгээд авраг мөн мордох гэж байгаа л тэгэл тэн дээр нэрхсэн дээ. Тохойд авраг мөр яйчаад зүүд биш яваад л шатсан. Аймгийн чи явж исэн чи орой л харцаг болцсон тэгэл аймаг руу гацсан чи харцгаа гэдэг тохойд даасахгүй юм уу лээс. Тий. Тэр үед ч одоо би жоохон хүүхэд байсан л да хөдөө. Наадам эхэлсэн тэгээ би нэг хүр тэргээр голоос ус аваад яг гэрийн хажуугаар гараад ирчихсэн чил гэр дотор ахаарлж идэх. Түй гээл те. Тэгээ яасан юм бол гээд яваад орсон чинь өсгөө авраг уулсан байж байгаа байхгүй. Одоо манайхаа зүг дээр нутаг нутгийнхаа дэмжээ сууж байгаа ш тийм ээ. Тэгэхээр ер нь тэр манай ах тэр гэр дотор тэгж гадаа яваа хүнд сонсогдол ашиглаж байсан гэхээр тэр цэнгэлдэх хүрээлэн дэр нь ямар байсан бэ тухай. Гэхдээ тухайд хүмүүс гайхаад итгэхгүй шүү дээ. Тий. Тэгээ би нэг тэр михийг ана бүрдүрж нашингийн хүү баасан бим гэдэг аймгийн зам байдаг шүү дээ. Том биетэй. Асуухаар бааса морд чи хамгаал гээл богш чин гадаа орхичдаг шүү дээ. Тийм ээ. Болохоор боллоо гэдэг хэлээрээ. Тэгэл эхлээд баасад чи мордуулаад найг унж байгаа юм. Тэл одоо зай гарвал ирэх чинь за энэ дээр нь яадах тог гэлээс бас мордонд нэмэргүй ундаг шээ. Тэгээд тэр чинь ерөнхийдөө Сүхбат аврагал тэр мордог хамгаалуулаад байсан юм байна тийм ээ. Сургаад. За 5-ын даваанд бол одоо Батбаатар харцаг таныг амлаж барилдаад өвдөг шороодсон байдаг. Тэр барилдааны тухай бол Батбаатар харцаг манай нэвтрүүлэгт орохдоо бол ярьсан. Би бол одоо Бүрүүжавтай нэг вакцин шавнар. Тийм учраас одоо бас авраг огш маань намайг Бүрүүжавгаа нэг солны усаа алхуулчаач гэж хэлсэн. Тэрнийхэн дагуу би амлаж аваад Бүрүүжавгаа 5 давж өгсөн гэж байна. Үнэ. Тэн дээр одоо та юу хэлэх вэ тийм ээ? Би ч сургаггүй дугаал тэнд л байж штэ. Хол жишээ очоод тэгээд гэж надад хүнд хэлэх сургаггүй юм байна штэ. Орон аваагаа батах гэж явж байгаа юм биш тий. Тий. Тэгээ 6-гийн даваанд гамыг харцаг таныг амлаж барилдаад өвдөг шороодсон байдаг тий. Гамыг харцагч бас чөлөөтөр барилддаг, үнцээр шөөрөө бас мундаг барилддаг. Тэр гамыг харцагыг яад авч исэн юм бэ? Шахаттал. Тэ дангаас. Тэр үед нөгөө миний нэг амар ихсэн датаг мэддэггүй. Чинь тэгээд бас 3 бүхээс ам авч исэн юм байна. Тэгээд манай найз мөнгө сөх гээд аймаг арслан байдаг шүү дээ. Тий. Тэр ам сонсчихсэн хамт атсан юм байна. Пүүжийн дээр явахаа гэдгийгсэн.
Тэгээд онцом мөнгөсөх мөн хүүрээд бороо авахгүй чиг ооролцсон гэсэн. Нэгс зүгээр гэсэн. Дундгой аймгийн дэлгэр сүх цумын харьяата бүрүүж аймгийн начин бүрүүж яв ардын хөмсгөлийн 83 жилийн үндэсний хоёр наадандан зургаа давж Монгол улсын харцаг сул хүртэн Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагаар харцаг сулныхоо үнэмлэх тэмдгийг гардан авлаа. За Монгорон компани өчигдөр урдан шар газаргана тэрийн хоёр наадан төрүүлсэн бол өнөөдөр бүхэн Монгол улсын харцаг сул хүртээ. Байгалийн аршааныг л одоо ингэж савлаад зарж байгаа. Хандгаатай жанчвлан гээд. За. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр орж байгаа юм газар байгаа. За. Тий. Одоо бүх чүчиг ингэж бэлтгэл их хийж хөлсөөх гаргаж эрдэс бодисын дутагдалд бас нэлээ орчих гээд байдаг талтай хүмүүст бол зүгээр байх гэж боддог шүү дээ. Ерөнхийдөө та нарын үед энэ бэлтгэлийн энэ ачааллын хажуугаар ер нь ямар хөө юм хэрэгэлдэг байсан бэ? Одоогийн шиг энэ ураг битмийн их байв. Картын барааны үед яг зэлмүү байсан шүү дээ гэж. Оюутан болж ирээд яхад энэ давснаас өөр бараг байдгүй л. Тийм үү? Тий. Химийн найрлага гэд байна л та. Натр, калий гэдэг, кальц, магний гэдэг. Одоо онд эрэхтэй тамирчин хүмүүс эрэхтэй тамирчин гэлтгүй энгийн хүмүүс ч гэсэн кальц, магний одоо бүгд онд эрэхтэй шүү дээ. Тэгэд энэ сайхан жанчивлэн аршаныг бас хүүхдүүд өгөхөд бас үндэсний үйлдвэрлэл жанчивлэн аршана хэрэглээрэй гэж хэлье да. Хандгаатай жанчилсан гэж мэдхүүл байна да та нараа. Хордлого тусахад чинь хандгаа аварна. Хоол шингээхэд чинь хандгаа аварна. Ууланд авирахад чинь хандгаа эрдсийг чинь нөхөн. Ус яах вэ? Уугаа дуусна. Ундаа яах вэ? Амны чинь сангааг арилгадаггүй юм аа. Хандгаа тавьсан ч авчихгүй. Хандгаатай жанчилсан гэж чинь энтэй гоо. Хүүстэр миний хандгаатай жанчилсан. Хандгаатай жанчвлан аршаа. Улсын харцаг сул хүртээд 2005 оны наадам чинь та Мөнхбаатар Арслан 5-ын доонд онцсон байдаг лөө. Тий. Тэр наадам ямар хуулж ирсэн? Одоо тэгээд төрийн цолтой бөгөөлчд наадамдаа ирэх ямар байдгийг юм? Гөө сахаа тэгээд би гойд чинь тэр чинь их олон бас 512 лөө. Тий 500. Тэгээд гойд манай мөгийн найз юм бас хөл мөлн болохгүй. Тэгээд мөгийг нэг гаргаж өгсөн. Тий. Урд хэдэн жил бэртэлтэй байсан. Тий. Тэгээд тэр жилээ цаашаа заан болж байгаа шүү тийм. Тий. За бүрүүж барцаг. За араар нь мордлоо мхэн гүцэлээ. Дундгой аймгийн дэлгэр зогцсон арай төрийн тусгай хамгаалтай газар Монгорон компани өөх Монгол улсын харцаг бүрүүжв. Улсын нэчим Батбаяраар тав давлаа. 2006 онд болохоор 5 даваад 6-гийн даваанд Гамыг харцаад унсан юм лээ. Тий, хоёрын ах чинь шартаа штэ. Юм уу төдөх шиг юм унслаа гэж уурлаад байж байгаа. Яаж барилдах вэ? Бэлдээд ерөнхийдөө. Тэгээ бас энэ чинь тийм бийж ижил амжилтанд хүрнэ л дээ. Тэгээд хойд бол тэр чинь наад барахгүй юм болсон. Яасан. Нөгөө барч одоо сонгодог байхгүй. Хойд тэг сондгоогооч мэдгүй юм чи очил тэр тэгшүү сондгоо юу гэл нэг тав хэлдэг байхгүй. За. Тэгээ нөгөө том арай том золтой түрүү золтой тэр хэл сонгоо шүү дээ. Тэгэл нөгөө сэгсэрч харна л. Сэгсэрчлээс нөгөө ингээл харсан чинь хие гэл би дэгдэг байхгүй нөгөө одоо тухайд л одоо нэг мэдрэмжил нэг миний талаар бууцсан шиг санагдал. Тэгсэн жил хоёрын харцагч барилж иж цаас бол олцсон өргөдлөчээд тэргүүн даваач өгөөд
дахиад барьц сонгоо болчихсон шүү дээ. Тэгээд оёгийн анхны талаар буугаад дараа тал тавиулсан шүү дээ. онд улсад 3 дахь удаага шүүгэрч харцаг цолоо баталсан да. Тэр наадам ер нь ямар хөө байж вэ? Тэр наадмын бэлтгэлийг таач одоо Сэрэтэр багштайгаа хамт энэ булганыхантай дугуйн хатанд бэлтгэл бацааж байсан гэж ярьж ирсэн тийм үү? Тэр жил би муу аваргаас асуугаад шинэ нэг заан дээр далайгийн даванд хин авах бол зүгээр нэг өнөрлөл нэг наан юм бэлтчихэд гарвал би 6 авчих واخ гэдэггүй. Муу яваа. Чиний үе том зултай юм байна л гэж. За байгаа штэ Мөнхбатар авах л гэж. За чи тэгвэл тэр их далайгийн даванд авахгүй хамрах штэ. Одоо таарахаар л юу гэдэг бидийг хангалтцаал дормжлаа. Батны яав штэ. Манай муу яав гоё штэ. Тэгэл тийм зөвлөгөө аваад алчгүй л бас тэгэл 6 авсан 7-гийн даванд Мөнхбатар авсан. Тэгээ та тэр муяа ургын хэлснээр тэгж бас жоохон ханхалцаад өдөж хоргоогоод шарын хөдлөх маягийн юмнууд тэр өглөө тийг хийсэн юм. Баян штэ. Тэгэнгүүт 7 дээрийг хавгээл авсан байх юм тийм. Тэр бүр сүүж уулан дээр л манай 7-гийн даванд хөрөвжийг авч яана гэж энэ зүгээр дэвэж дуудаад үлээлээ гэдсэн. Тэгээ дараа манай найз хэлсэн. Тэгээ чамд би ордолт нь хэлчихгүй бүрж бол 6 давнд би 7 дээр бат авнаа молгооч гэж зөөж бэлдээд байсан гэсэн. Тэгээ та өөрөө гол нь за яг амлуулах юмаа бол хийждэг юм байж нүүдэх мүдэх ажиллаа хийждэг юм. Хаях юмаа хэрэг бэлдсэн. Бэлдэлгүй хөө тэр хутгаа мутгаа чирээ мэрэнд нь орохгүй тэрийг л доо яахтай бэлтгэл хийж чад хазаа мазаатай санчрд төртөл хийж мэлэн бэлдсэн. За тэгээ муу яарууд гэсэн. Хоноо тэгээд яг нь хутгаандаас нь гаарчин тэгээ сүүлдээ барьцсангоо болно шүү дээ. Чиний талаар тааруулчи ганцхан өргөөл дайрхаа мэдчихээ өстэй. Би түр нүгэнд өглөө дайрхан дээр нэг 100 өдөр бас нэг 40-50 арай бол сунаад юм уу? Тий. Тэгээд ер нь бэлдээлээс тэр нэг хойноос нэг чулуу өргөөл тэгэлээс амханда бэлдээлээс тэгээд барцсангон цаадлын талаар бууцсан. Тэгээд ер нь мултарч явсан шүү дээ. Ер нь шүлүүлээд зүрээр би нэг дүүжлэгчээ зогсоод байдаг. Тэгээд дараа нэг жоохон тохой жин жоохон раал багтсан байх л гэж бодсон тухайд. Гэтэ бол наад үйлдэлдэг сайн явсан. Багш Сэрэтэр багш чинь өглөө эртээ бүгдийг босгоч шүү дээ. Багш нэг хөл муу жоохон хөвтөдгийг хийж ижил амрахгүй. Энд ямар амралтын газар вэ гэд онтолохгүй шүү дээ. Тийм үү. Тэгэхдээ тэр доогуур даваануудаа та ер нь хэр хүнд барилдаа хийсэн бэ? Гайгүй гарч ирсэн үү? Яаж гарч ирсэн? Доогуур даваа зааны даваа хүртэл ч одоо 4 5 6 гэх тийм. Тий. 5 дээр ган тулга ачим 6 дээр хандлах чинь шаан гэмэртэй бас хөдлөхгүй юм шүү дээ. Бас одоо Мөнхбатар аврах. Начин одоо зэргийн арслангаас начин болж исэн тохой тийм үү. Одоо яг хиний ган тулга начинтай таны барилж байгаа нэг гой зураг яваад байдаг. Нээ хөндөр шахаад татсан тий. Нэг борооноор. Тэр мөн биз дээ тэр наадмын зураг тийм ээ. Тэгээд унаа хүчтэй татаад тавихад. Тэгээ яаж хайсан юм? Тэгээд дөрөв хөлөөлж ард нь гарч ирсэн юм. Тэгээд тавихад л хөл дээр боождөг юм шүү дээ. Сарас ярсагрууч шууд гүйсэн хадаа. Сарас гэрээр досон бан. Сарас гэрээр досон бан. Дондоонгийн дэлгэр зэгцээр хорооцсон үйлдэж байгаа консиал зөвлөж улсын чинь намдгаар тавдар шүгэрдээ. Мөнхбатар аврагыг болохоор барьц сонгоноос илүү. Тэгс. Авраг тэр үед ер нь анх гарч ирж байхдаа ямар хөө байсан бэ барилдахад. Ер нь л тийм
мундаг барилдаанч эвт сакс моксыг янзын сайхан тоглодог. Бид нар чинь сосоод шүү дээ. Ер нь бол хуучин манай байрны хойдлын байранд байдаг шүү дээ. Ер нь тийм альбомд их эвтэй юм шүү дээ. Ааха. Их уран гэх юм уу да. Ер нь л барилдааны нарахад л шоу болд шүү дээ. Саанаас эсвэл хөлийн студиуд энэ барилдаанд онцгой анхааралтай ажиллаж сайн барьцыг бариулаад барилдааны өгтүүлэхээс тоо за барилдаа хэллээ. За өргөд хөрөдлөө. Хүрээлээ. За башны бодож төрөстөрөөр ингэдэг. Ондоонгийн дэлгэр зөвсөөр яг. Энэ бүсийн зэрэг нэмэлт компани Монголоос орж хөрөмж шинээр Монголын шинээр сонгосон зэргийн ирсэн мөнгөөр зурмаагаар Монголын харцан цолон батлаа. 2011 он бол одоо монголчуудын бас нэг түүхэн тэмдэглэжүүлдэг сайхан том ойнуудын нэг болж байлаа. Тий. Тэгээ 11 оны наадамч бас таны хувьд бас нэг нэлээд зэмлэл шүүмжлэлтэй наадам байсан бах тийм ээ. Одоо бөө хойлоо. Тэгэхээр Дундгой аймгаас одоо Алтан уяг начин тухайд аймгийн арслан цолтой 4 давтсан байдаг. Тий. Улсын цолтнуудаас нь чин зэрэг начинт 2-4 давтсан байдаг тийм ээ. Тэгээд одоо 3 бүх гуруула хинч өгрөөгөө 5-ын даваанд бүдэрцгээсэн. Тэгээд чин зэрэг начинт 2-ыг бол одоо Дундгойхан Алтан уягыгаа аваад аль нэг нь амлаж аваад начин болгосонгүй гэдэг шүүмжлэл бол нэлээ их явсан байхад. Амар. Асар их явсан. За тэр наадмын нэг сонио хайчин тэгээд бас нэг Алтан уяг начин тухайн үед нэг амлчиж болоогүй мүү гэдэг талаар одоо нэг үзэгчдэд нэг сайхан тайлбар өгөөш та. Тэр чи одоо энэ дамирчдын баяраар төрүүлээд байгаа лаг байгаа залуу. Хинэгний дэмжлэгээр болоод яах вэ гэсэн тийм бодол одоо бидэрт байгаа шүү дээ. Чин зоч сайн байсан. Жилэн тэр барилдаан дээр 4 төлөвлөсөн. Жохон таарам биелээсэн. Тэгэл ер нь сайн нэг бүгдээ сайхан барилдчихсан даа гэл. Бас нэг тиймэрхүү тохиолдол байдаг шүү дээ. Аа. Тий. Энэ бол яг алдаа дутагдлаасаа харж яхах хэрэгтэй юм шиг. Аа. Юм сайхан өнөөчиг үзэж сайхан цоловлоо. Тэ болох хэрэгтэй юм чи болдгоор болоо. Аа. Тэгээ Алтан уяг начин манай нэвтрүүлэгт ороод тантай 2013 оны 13 он бах тийм ээ 4-ийн даваанд барилддаг чинь. Тэр наадмынхаа тухайг ярьсан яриг та үдсэн болтой байсан. Дундгой ой дээр таарад надтай нэг ярьж ирсэн. Тий. Алтан уяг начнаас би одоо асуусан юм л да. Та пүрвжүү харцахтаа 4-ийн даваанд нугарчаад одоо нутгийн харцахаас гойсон уу гэсэн чи. Гойсон. Тэгээ яасан гэсэн чи пүрвжүүнуудаас буцаага гойсон. Яаж байгаа гэсэн мэдэхгүй гэсэн. Тийм тэр юу гэсэн юм. Хөөе гарах гал явж исэн. За. Чин зэрэг начин эндээс ирж байна. Аа. Наа чи тэрийг нэг 4 жил аваагүй моогүй сайн байгаа гэд бөө юм болоод тэгэл чи тэрийг л унтраагаал дууссан шүү дээ. Наадмаар 11 он бол нөгөө хаагаар. Аа. Нэмрэг ойрлогооч хэлээ тэрийг та тэрийг л аймгаар нэг хараалаа шүү дээ гэл тэгж байна. Аа. Тэг одоо өгчийдөө гэдгсэн чинь баахан зэмлүүлчихэд үгснээ өгдөг чи холгаач чи ингэ наваг загнадаг аахгүй. Аа. Тэгээд би юм бодоогүй тэгээд гараад ерөнхийдөө тиймэрхүү барилдааныхаа өрнөлийн сайн мэддэг болохоор нэг алдаа олж харж ирсэн. Аа. Тэр юм л ашигласан. Тэгэл дорн дэжнэ. Алдаа нь юу байх вэ? Тэрхий бас шунж дайрдэн шүү дээ. Барьцандаа шундаг. Тэг улаараа ухаан байхгүйгээр дайрах юм бол тэгэл алиум чин тэгэл бас л ухаантай л барилдахгүй бас хэцүү шүү дээ. Тэр нөгөө гойсон гэдэг нь ямар учиртай? Би өдөө юу гэж гоох вэ? Би ямар цолоох гэж байгаа шүү дээ. Тэ? Аа. Юу л одоо би одоо тэр чи өнгөрсөн юм дөө. Гэж тэгээд сайхан бас улсын наадамд
Би яг хийсэн. Аймгийн ойгоор хагийн намайг хайтруулъя тэгэл. Өдөр тэгэл сайхан битэр агийг битэр хамтал бэлтгэлээдэг. Дэнийгэндээ бууж өгвөл хоёр шүү дээ. Нүцэлд уус. Бүх бол уус нэг тийм дэмжлэлтэй л багс. Тэгжиж илүү их гоё нэгнийхээ орцолдог байж болно л да. Аа. 2012 онд Харцаг цолоо 2 дахь удаа баталж Монгол төрийн их баярын наадамд 3 дахь удаага 6 авсан да. Тэр жил одоо 5-ын даваанд таныг одоо Санжаа Дамбавраг цэл залуухан улсын зам болчоод амлаж авч ирсэн. Тэгээд та амлуулсантай их шаарлахж гарч исэн гэж би тухайд хүнээс сонсч ирсэн. 5 сарын тэр үед 12 он сонгуул болоод. За. Тэгээд 7 сарын 6 хүртэл аймаг дээр явцсан. Сурчлагаанд яваа. Тий. Ирсэн 7 сарын 6-нд ирээд нөгөө ирж явах хугацаа л ням дэрж рүү цагаанаар. Наач очоод нэг 3 онцох газар байна. Тэгээ арангаахан энэ тэрэлжийн нэг ард нэг амралтанд гардаг байсан. Одоо энэ алдар спорт тооных. Тэгээд цагаанаа нэг гэрээ гаргацсан байсан би нэг 2 залуутай очиж 2 хоног унтаад манд алдрын барилдаан болох ч барилдах юм уу гэд санаа хэлэхээр нь орж барилдаад бас тэр барилдаанд өсгөрөдтэй үзүр дүндүүлсэн. Би дөрүүлсэн. Тэгээд агуухан биш тэгээ өсгөө намайг чид сонгуульд явчиход ирв. Тэглээ. Тэр урд шүүхийн шийдвэрийн барилдаан болоод бас Батчулуун буруу сайхан Чулуунбаатар өдөр үлдсэн бахад. За. Тэг би төрс буруу сайхан үзүүлээ би төрс. Тэг буруу сайхан миний нэг баруун хөлийг аваад. Тэг би нэг аршин татаад өөр дээрээ суучдаг гэдэг чинь хөлөө өгч жоод. Тэгээ хайс. Тэгээд наадмаар бас таарч байгаа юм дээр 6 дараа амаа болж тий. Тэгэд би бас нөгөө тэгэхэд Санжаа Дам байсан бэлтгэл дээр. Яг би тухайд нэг тийм олон юм ботоогүй сонгуульд явж исэн нэг бэлтгэл сургуульд жоохон нөгөө гүйлт мүлтний хийгээг нэг жоохон амарч игээл очсон байсан. Тэгээд айхтар дээшээ барилдах төлөвлөгөө байхгүй. Тэгэл бас одоо нэг байцсан чинь бас хамт тэр чинь 3 хоног ч гэсэн тэгэл хамт очиод гарч чад гэсэн үг шүү дээ. Тэгээд яаж юм болоо гэл. Одоо аранга Мишкигийн бочролч юм аа найз ахгүй. Гараад алаад гэнатгал хэс тэгэл. Тэгээ нэг урднаас нэг ер нь хүн рүү их дайр цөмөрч шалгадаг шүү дээ бас. Тэрийг бас нэг Батцэрэг за нэг Санжаа Дамд би нэг битээр барьж би зааланд нэг зааланд бас Санжаатай нэг үзүр дүрмдүүлчихсэн. Урд нь бол нэг Санжаа Дамч аймгийн арслан болох нэг 4 мөргийн онолтой нэг телевизээр аархал гэдэг нэг явал Занданбатыг хаяад намайг би нэг 4 үлүүлчихэд дээр алдаж байгаа шүү дээ. Тэгэд одоо Жогсмын Батцэрэг гэдэг улсын зам битээр ах штэ. Эрдэнэт явдаг байхгүй. Систэ халуулах юм нэмэргээ харна шиг л. Яасан гэдэгсэн чи. Хяллагаал ингээл чи идрээс нэг алхам илүү зул авсан бол алхам билүү хөдөлмөрлөх хэрэгтэй шүү дээ. Чи өглөө усад гүүж хэлдэг. Өглөө шогсч хэлдэг. Тэгээд тэр хавар нь болохоор манай байрны ардл одоо Бачралын гамбат улсын арслан гамбаач манай байрны ардалт гэдэг. Тэгээ ах гүүхэр намайг хайд дуудна одоо би бол өглөө гарах нэг зарайдханд гарч мэгцэх давтахт нь
мешок нь болж байгаа шээ. Тэгэд бас нэг заал маалд аятайх барилдсан шүү би. Ааха. Тий. Гамбаахад тэр чинь усаахан хэлхийг хэлж өгөөд заахын зааж өгөөд би одоо өөрөөс өндөр хүн татгалзаад байх ингээд би хэлэхгүй. За. Одоо ингээд дэш өндөрчүүд нь яах вэ гэдгсэн чинь хамгаалт дээр нь хэлээл өгч байна. Ааха. Яаж хамгаалдаг гэж хэлж өгсөн. Энэ гарын нөгөөшөд энэ өхөлтөг барьцаа тавиал ингээд доош нь ингээд энэ нөхөшчөд л тэгэл хүн аянда гараа тавьчих юм л да. Ааха. Тэр юмыг заалгаал тэгээд бацраг ахал тухайд нэм алчуур мэнэхэд наагэр зэмлжсэн. Алууллаа гэдэг. Тэр бол сэтгэл зүйд бас их нөлөөлөд одоо юу гэдэг бас энийг одоо дараа барилдвал ийм тооцоо байна гэсэн тийм тооцоол байсан. Ааха. Тэг яг аврах тэр нэг чи улс тунхагласны баярын барилдаан юу вэ те? Замданбат Арслан гэх нэг ингээд ноолол муудгаал хаяал таныг тэр нэг дөрвөн хөлөлчөд босч ирэл нуг морддог хойшин тий. Тэгэж мэгэж хайсан. Тэнд дээрээс бат зөрг зан тань тэгж хэлсэн байх гэдэг тийм ээ. Тэр үг таныг одоо бас бэлтгэл сургуулаа илүү чангаруулахад бас жаахан хурцлж өгсөн байх гэдэг. Тэгэхээр тамирчин өглөө спортын хүн гэдэг чинь өглөө усууд зарад хийж хэрэгтэй. Бас тэр өөрийнхөө хэмжээнд нь бас байлгах хэрэгтэй шүү гэдгийг бас хэлж тохойд. Намайг одоо сонирмолгож ирсэн. Аа. Тий. Тэгээ наадмаар. Тэгэл гараалаа хийсэн шүү дээ. Тэгэл нэг өдөр нөгөө шүлөөгөр дөрвөлүүлэл. Аа. За рушин гутатлаа. Улсын ярц хөрөвчөө. За гурван гутатаа дөрвөлүүл барьцгүй авсраа дөрвөлүүлсэн. За өргөлөө. Шилэн дээр дараа мөхийг үцээлээ. Дундуу аймгийн дэлгэр зогсон мөрөө төшөө таны авраг дэвчэнийг улсын ярц лав өгсөрөнгийн бөрөвчөө. Улсын зан санжаа дамбар хамгийн түрүүн тав тавлаа. Гэтэ авраг бас тамиртай шүү тий. Тэр доороос таны тэр баруун хөлийг ингээд тэрвэрэд өндөгөөд бас нэлээд хөндөрүүлдэг шүү тий. Тамиртай. Тэн дээр бол хэлээд юу гэх вэ тийм ээ. Тэгэхээр та тэнд бол өөрөө барьцаатай байсан учраас хажууд тийш нэгээд авчих шүү тий. Шууд авцсан билээ шүү дээ тий. Бас эрхэн буйрыг бас гандлаар нь хагалж шөглөөд тэгсэн. Дөрөв үлүүлчихэж байгаа шүү дээ. Тэгээ босгоцсон тий. Тэгээ багш нь мэдээж гарахаас өмнө одоо юу их үл гэж асууж байгаа шүү дээ би. Тэгээ нэг чи тайвшруулж байгаа нэг хонгодоч юм байгаа шүү дээ гэдэг. Өрд нь би нэг арчлаа агаар бас нэг шинжиг дараа хонгодоо хайжчихсэн. Тэгээд за хонгодоо нөгөө зүрээс атгахаар цаа чин их барилахгүй болцсон ерөөсөө хүрх гээл тавьж идсэн байхгүй. Нэг гарын үзүр чинь баг ааж очих гал. Тэгээ бодчихсон. Яг унтуулах хэрэгтэй шүү гэл. Унтуулж байгаа л шиглэгийг л дөрвөлүүлсэн. Тэгээд дараагийнх нь болохоор дөрвөлчүр хүмүүс шугуулдаа явчихсан юм бэл. Өчигдөр дөрвөн шугуу явчихсан болцлоо гэж бодож байгаа юм чи ингээл дөрвөлчүр чинь. Тэгэл за яста. Тэгээд тэр орон босоод ирлээ яг нөгөө чи. Тэ. Тийм л бас. 6-гийн даван дээр чинь бүр сайхан заан хоёр ч удаа тухайд явсан. Их удаан барилдаа сүүлдээ бас нэлээ маргаад. Тий бас нөгөө засуулч стил асуудалтай тэр бол нэг. Яасан. Босол гэж тавьсан ш. Тэгэл би явж байгаа тэр нэг сунаал нэг зүүн хутгаж шахат татаа 50 гутаа хутгаж байгаа үстэй. Тий. Тэгээс нэг бас нэг наан бол би барилдааны хувьд бол цаач нэг цом момор төрүүлсэн. Ер нь актрес юм аа. Сайн байсан. Тэгээд жоохон тактикийн барилдаа хийсэн. Тий. Тэггүй л одоо энэ улаан зам халд зүуд чинь аймаар таа чинь. За одоо ирэн шуудгийнхаа барьцыг аваад тэгээд барилдаанаа эхлүүлчих ёстой л доо. За барилдаа эхэлсэн. Дундуу аймгийн
Мөрөд түшэтэн явраг дэвчээ Монгол компани холс ярц бүрүүч аймгийн арсан пүрүү сайхнаар зургаад авлаа. Саалс ярц бүрүүч төрийн хоёр надад 3 удаа зургаад аваа төгтөөрлөө. Тэр нөгөө тэр нэг доороос нэг жилгэж мэлгдэг тэр мөрөн дээр бол дагад дараа нь бас очоод начраа олох байлгүй дээ. Цайрдаг байлгүй дээ. Тийм уучлал гуусан байлгүй нээс. Ой тэр чи сүртэй биш шүү дээ. Тухай тэмцэл хэнийг нэг давах гэж тэмцэлдэж байгаа шүү дээ. Тэг бас нөгөө хүн чинь засуулж болсон гэсэн нөгөө өмнө арай болоогүй байсан чинь байж болно шүү дээ. Тэр хэнийгэн дээр тэр алтаа заавал битэрт байхгүй шүү дээ. Засуулж бийж болно шүү дээ. Тэг бүрэг сайхныгаа бас энд бас сайхан барилдахад нь бас баярлалаа. Өдөр чинь бас нэг сүлд спортоор нэг гэж явдаг байсан юм чинь. Сайхан л барилж манай бүрэг сайхан. Монгол хэлэх байх юм дгүй. Бүрэг догмаад сайхан барилж байна. Тий. Заан залны босгоор алхахчхэнсэн гэдэг шунал танд ер нь хэр байсан тухай яг тухай. Ой тийм одоо бодлоо. Тавдаар санжаатай шалгах зөвлөлтөл тэгэл тавд авчаал тэгэл юу үлээгээл тэгэл зургаад бүрэг сайхантайгаа нэг наалж байгаа зургаад аваад тэгээ долоогийн даванд гинтэх одоо чи юу үлээл гэж бодно хөөс наа нь бол ерөөсө сонгол монгол гэж явж бод элдв бусын бодоогүй. За сайхан ус дөрийнхаа наадам дэрж барилтан да. Бас би байх ёстой ш тэгэл сагсараад ирж байгаа ш. Тэгээ нийтэд бас зөвлөж зааж хажууд нь бас ингээ үгэлж ийсэн. Одоо олон хүмүүс байгаа ш. Ер нь бол амьдрал дээр найз нөхдөөс авахгуулаад. Тэгээд би нэг оюутны байранд ороход Аранга Өлзий бат гэдэг гүйдэг залуу гэж бод энэ жилетинээс салжлагч ангид орчдөг байхгүй өөрөө дуртай. За. Тэг пүүж би чам шиг үйтэй бол алан штэ гэл жоохон жижигтэр. Тэгээд бас намайг ингээд олон мөлөө би заанд ингээд энэ юуны анагаахын заалч юм энэ бөхөргөнд барилдаан болно. Аймаг зэргийн зөлтөө. Шуйлээ гараа л та гэл. Тэгээд дагуулад өгдөг байсан нь одоо бас их хүч болж баярлж явдаг шүү. Хайстаас ил тий. Тий. Томбаяр начаа манай нэвтрүүлэгт орохдоо бас таны тухай нэлээ ярьж байсан. Манай бүүж такси барайл хүрээд тэр мөнгөгүй шиш. Тэгэл ингээ буцаагаал нэг тийм махцах чанж өгвөл нөгөө ах махыгаа нэг сайхан тайлж мэлж явуулдаг. Тиймэрхүү болсон нэг. Төв аймгийн заамрын сэрэн давг бид гурвал явсан лам хийдэг залуу байт. Тий. Тэгээ бид гурав чинь бас яг хүмүүлэх байхтэй шүү дээ. Тэгээ сахилах готалтай. Нөгөө Томбаяр начаа хувцас угаагаа тавихаар өглөө та төрүүлж устдаг юм байна л. Тэгээ босхороо нөгөө угаагаа тавьсан өмд өмсөө өвчдөг гинэ. Тэнгүүт нь ер нь угаасаа хувцас алдахгүй бол өөртөө тааруулаад өмдөө тайрцсан гинэ. Тэгээ нэг өглөө сэрээд харсан чи та нөгөө тайрсан өмдөний өмссөн юм. Шилвэрээ татсан өмдөө зогсчихсэн гэдэг энийг хэлээс. Энэ ог төр чи нэг хамт өндөр тэгээд загмах орж хувцас адилхан авна л та. Тэгээ миний дарах өмд миний дарах гутал бараг л бүгд л огт орчин. Гол нь дэр чинь нуугалжл өмснө хөлнө болоо. Тэгээд арай дөрүлээ босч минийх жоохон орон
малтарцсан бол аагийн хүмүүсээ явждаг байхгүй. Би арай дөрүлээ усан л та. Аа сайхан унтсан шүү дээ. Шинтэй унтсан шүү дээ. Итэн ч гэж усаа. Нөгөө манай аймгийн Лодон гээд лам байдیں۔ Амгаланбаатар цаан бид гурав ачдаг байхгүй. Тэний 500 г-ийн аягаар огт хоол идээд. Ог 10 болчлоо гэсгүй 9 штэ гээд. 10 болох гэдэг. Тий. 9 10 гээд хэлэхгүй гэсэн чинь. Үгүй 9 гэж өөрөө. Хандгаатай жанчилдаан гэж мэдхүүл байна да та нараа. Хордлого тусахад чинь хандгаа аварна. Хоол шингээхэд чинь хандгаа аварна. Ууланд авирахад чинь хандгаа эрдэсэгч нөхөн. Ус яах вэ? Уугаа дуусна. Ундаа яах вэ? Амны чинь сангааг арилгадаггүй юм аа. Хандгаа тавьсан ч алдчихгүй. Хандгаатай жанчилдаан гэдэг чинь энэтэй гоо. Хүүстэр миний хандгаатай жанчилдаан. Хандгаатай жанчуулан аршаа. Ер нь Монгол улсын одоо үндэсний их баяр наадамда 3 удаа 6, 1 удаа 5 давтсан. Монгол улсын манлай харцаг гэд цоллуулаа зогсож явах сайхан байдаг үз. Сайхан. Тэгээд одоо нэг сайхан залуу бас сайхан барилдаад одоохондоо бол яг уу тийм ээ. Бас ингээ одоо манлайд л байна те. Сайхан ард түмнээс төвчтэй өдөрж сайхан очнууд төрнө. Тэгээд нийт залуучуудаа хамжилгээд бол их бэлтгэл сургуульд хийж хичээл зүтгэж дэрмихний контрыг гаргаж хэнд автсан л одоо илүү их амжилтанд хүрэх шүү. Тэгээд үндэсний өхөн спорт бол барьцны барилдаан шүү дээ. Барьцтай барьцгүй хоёр барилдаан шүү дээ. Тэгэхээр аль болох өөрснөө сайн бодож өөрийнхөө юу хийж байгаа тэрийг л өөрийн болгож явал илүү их амжилтанд хүрнэ. Тэгэхээр ер нь хэн илүү хөдөлмөрлөх чухал юм тий. Тэгээд та бол нэг хэсэг ингээд их сайхан барилдаж байсан. Заал танхи заахгүй улсын наадам ихгүй заал танхимын барилдаан чи за сая одоо таны мөрөвчт барилдааны зохион байгуулна гэдэг амжилтуудаас ч бичсэн байгааг харахад улсын аймгийн золтны барилдаанд 4 төрүүлж 5 зөрүүлж 10 гаруй удаа их шүүхт 10 гаруй удаа дунд шүүхт үлдсэн байна гэсэн судалгаа явж байгаа шиг харагдаж байна лээ. Тэгээ ингээд уул нь бас ханаа болоогүй яг эд сайхан барилдаж байгаа үеэс л огцомхон болчихудаа л гэж би таныг харддаг шин. Тэр чинь чам бас нэг нормаар жоохон юу яхад энэ чинь айр гарах дарсч хамаагүй бас яаж болохгүй юм байна шүү дээ. Нэг жоохон тийм би нэг жоохон асуудал жоохон гарч ирээд. Мэдээ асуудал. Тэгээд гайгүй. Тэр чинь бууруулах хэрэгтэй гэдээгээд бас эмчилгээнд янз янз юм байт юм л. Тэг ер нь яг тэгээд нэг сайхан барилдсан бол зайгаа тавиад өгсөн л тийм шүү дээ. Тий? Тэр сайхан зөндөл авшиг үгийн хүртлээ шүү дээ. Тэгээ ер нь яг хүний амьдрал зовлон жаргал бэлчилж шүү дээ. Та бас арай жаахан хүүхэд баг наснда аав ээжигээ алдаад өмчөрч хоцорсон юм билээ. Тэгээд амьдралын хатуу хөтөө сайн муу сайхан муухайг олныг л туулсан баг тийм ээ. Тийм ээ. Тэгээд ер нь энэ сайхан цолуудад төрийн наадамд ингэж бас амжилт дүүрэн сайхан барилдсны энэ ач харгыг за яг аав ээжийн буян гэж ойлгож байна тийм ээ. Тэд нартаа нэг энийг харуулсан бол доо гэдэг танд нэг тийм бодол орж ирдэг үү? Тэгээд харуулж хэмжээг юм чи одоо юу бодох вэ? Тэгээд сайхан одоо сайн л явандаа гэлдэг л ба.
Эмэм намайг бүх болно гэдэгсэн. Үгд баг. Тэний бурхны нэг юм дээр нэг шаацсан гар нэг нөмөрхтэй гоё бүхий нэг юм шаацсан байдаг гэсэн. Та нар харж ирсэн үү ер нь? Тэгээ нэг сүулт нэг юм бүдүүн дөхөө нэг малгайтай гидстэй нэг бацаа нэг дэвжидэг зэрэг нэг шаацсан гарч ирдэг байхгүй. Тэгээд энийг манай ахыг энийг намайг гэд. Гүби мохоо хөхн бол мөгөр цаа гой хөхн болоорой нэг. Тэгээд самны бэлэг мэдчихсэн ч юм лөө те. Настай хүний тийм ээ. Тэгэхээр цол авчаад бас эмээгээ бас их бодсон байгаа юм даа тий. Би ч эмээг хөөхд юм шиг эсвэл. Эмээгээ ээжэл гэнэ. Тийм л юм байна. За тэгээд өнөөдөр бол одоо манай нэвтрүүлэгт маань урилан саацсан их баярлалаа тийм. Тэгээ энэ манай нэвтрүүлэг дээр манай хамтарч ажиллаж байгаа энэ хандгаатай жанчвлан гэдэг. Одоо энэ гитс дотор одоо хотоод олон зүйлийн энэ өвчин эмгэгийг бас ангаах хичээдтэй энэ жанчвлан гэж аршан тийм ээ. Одоо анхны аршаныг яаж нээсэн юм хэрэг яагаад хандгаатай гэж нэрлсэн юм гэхээр нэг юм ээжтэйгээ байдаг тийм нэг анчин залуу одоо гээл ус руу нэг хандгаа ингээд орж ирээд нэг одоо тэрийн шархтайж байсан юм уу тийм ээ яваад байгааг харсан. Тэгээд энэ одоо ийм шархтай амтан уснаас ундаалаад байгаа юм чинь энэ бас хүний өвчин эмгэгийг эдгэх юм ичтэй ус юм байна да гэж бодоод ээжтэй аваачаад өгсөн одоо тэр өвчтэй байсан ээж нь идэгсэн гэдэг томогтой. Тийм учраас эднэр ингэж хандгаатай жанчуулан гэж нэрлсэн юм билээ. Эдний хамт олон одоо танд ингэж бас энэ хөө хандгаатай жанчуулан гэдэг усаа нэг сар хэрэглээрэй гэдэг нэг юм сарын хэрэглээний. За тэгээд энэ хандгаатай жанчуулан гэдэг даршааны хамт олондоо бас баярлалаа. Бас нийт залуучуудаа ард иргэдэд хандж хэлгээд энэ хандгаатай жанчуулан сайхан аршааныг хэрэгжилж яасан шаараа тэгээд. За манай нэвтрүүлгийг маань одоо бас Хүннүү шүүс гэдэг компани ивент тэтгэж байгаа. За энэ бол одоо үндэсний хэв маягийг одоо орчин үеийн онцлог тохируулсан ийм сайхан гутал үйлдвэрлэдэг ийм компани байгаа. Тэгээд одоо эднийх бас бүх ивент тэтгэн аймгийн Арслан Шарбдор цэргийн зам Батцуу гэх залуучуудыг бас сайхан салинжуулж барилдуулж байгаа. Сүүлийн үед ингээд ийм сайхан гутал арьсан цүнх үйлдвэрлэдэг ийм компани хамт олон танд бас ийм готол бэлгэнд өгөөрэй гэдэг өгүүлсэн юм. Энэ бол одоо доороо юм ирзэн уултаа эндээ ингээд юм 2 3 давхар эсхий улгаатай. Тэгэд ийм сайхан ирсэн готлыг танд бас өгүүлсэй. За энэ Хүннүү шүүс компани тий. За хамт олонд бас баярлалаа. Тэгэд сайхан готл байна. За янзын готалтай боллоо шүү дээ. Наа чин 43 байрзмаар юм лээ. Та чи хэд өмсдөг гэлээ? Энэ 44 хагасл таарна тийм ээ. Энэ таахгүй бол яг та очиос солио. За манай амраач рекламаар лагай нэгэд амраад өгдөг дээ. За ингээд нэвтрүүлгийн манай хүмүүст тухлан саатаж сайхан яриа өрнүүлсэн. Харцагтаа их баярлалаа. Тэгээ бас одоо маргааш нөгөөдөрхөн нутаг орныхонд таны бас сайхан нэрэмжт барилдааныг энэ Монгол өхөө өргөн зохион байгуулах гэж байгаа юм байна. Барилдаанаа сайхан тэмдэглээрэй. Тэгээ ер нь бас харцгийнхаа хооштой ажил амьдралд нь сайхан бүхний дэдийгэрөө тэгээд одоо дуухаар үйлгүй дундгуу нутгаас төрийн солтой бүх олон сайхан төрөх болтугай. Тэр ерөөл бацаагаар шиг болтугай. За ингээд ирэх үзэгчтэй. Нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Шинэхэн дугаараараа иргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй. За болсон. Йоо яста доосдгоо. Лэнжгэр шүү те.